За өнөөдөр Япон улсад одоо Монгол улсыг төлөөлж ажилладаг нийт 7 өргөмжт консул байдаг. Мужид нэг өргөмжт консулууд байдаг. За энэ эдгээр консулууд маш идэвхтэй ажилладаг. Монгол улсад бүгд хайртай. Монгол улсын хөгжил тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд их тусалдаг. За мөн одоо өөрийнхөө одоо мэрэгсэн салбараар бас тодорхой хэмжээнд хөрөнгө сэтгэлээ зориулсан ийм эрхэм иргэд байт юм аа. За энэ 7 өргөмжт консулын маань төлөөлөл 4 өргөмжт консул Монгол улсад өнөөдөр ажиллаж гадаад харилцааны сайдтай уулзлаа. Өнөөдрийн уулзалтаар их чухал зүйлүүд ярьсан учраас бас мэдээлэл өгөхийг зорж байна. За энэ өргөмжт консулууд маань Монгол улсын засгийн газартай, Монгол улсын гадаад харилцаатай нийлээд, харилцааны яамтай нийлээд нэг чухал санаачлага төвшүүлж байгаа. Энэ Монголын одоо хүүхдүүд дээр ирээдүйдээр тулгуурлаад дэлхийн одоо хүүхдүүдийн сайн сайхны төлөө нэгдсэн үндэсний байгууллагатай хамтраад энэ хүүхдийн цуслан олон улсын цуслан байгуулах санаачлага гаргасан. За энэ санаачлагад Япон улсад ажиллаж байгаа одоо бүх өргөмжт консулууд хамтарч ажиллая. Өөрийнхөө чиглэлээр хувь нэмрээ оруулъя. За тэгээд энэ төслийг дэлгэрэнгүй ярихаар ингээ хүрэлцэн ирсэн байгаа. За энэ олон улсын хүүхдийн цуслан болвол дэлхийн хүүхдүүдийг Монгол улсад авчирч нийтгэх, хооронд нь найзарч нөхөрлүүлэх, за Монгол орныг сурталчлах, за Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, за хамтарч одоо хүүхдүүд цагийг бас зөв сайхан өнгөрөөх, спорт, урлаг, гар хичээллэх тийм ээ. Олон одоо хамтын ажиллагааг бий болгох юм зорилготой туслан байгаа. За тэгээ энэ хаана байрлах уу, ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулах уу, яаж энийг олон улсын хэмжээнд зохион байгуулах уу, за ямар хөрөнгө оруулалт шаардлагатай, за энийг дагалдаад ямар ажлуудыг зохион байгуулах уу гэдэг ийм саналуудыг ярьлаа. Тэг сайхан саналууд гарсан. Жишээлбэл нэг өргөмжт консул маань энэ цуслангийн олон улсын цуслангийн хүрээнд 1 сая мод одоо өөрөө тариалах, ургуулах ажлыг хариуцах. За нэг өргөмжт консул маар байна спортын арга хэмжээнүүдийг хариуцах. За нөгөө нэг өргөмжт консул нь хүүхдүүдийн боловсролын асуудал, урлаг соёл, спортын хөгжилтөнд хувь нэмрээ оруулах гэх мэт одоо ажил үүргүүдээ бас хуваарлах тал дээр ярилцлаа. Тэгээ энэ дээр Монгол улс бол одоо өөрсдөө газрыг нь гаргаж өгч энэ олон улсын туслан байгуулах ажлыг эхлүүлэх энэ хугацааг тохирох чиглэлээр ажиллахаар боллоо. За үүний зэрэгтээ манай Каваучи гэж Токушима мужаас сонгогдсон өргөмжт консул олон жил бас соёлын хэлж хийж байгаа өргөмжт консул болсон. За энэ хүн Тим Болгийн эншин спортыг Монголд илрүүлэх чиглэлээр бас хамтарч ажиллахаар энд одоо улсын хэмжээний томоохон тэмцээн зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн байгаа. За энэ тэмцээн 5 сарын 30-нд нийт бүх 21 аймаг дас одоо нийт 91 хүүхэд оролцоод энэ тэмцээнийг Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулахаар болсон. За үүний зэрэгцээ Япон улсад сууж байгаа 8 өргөмжт консул нийлээд ийм холбоо байгуулъя. Хүчээ нэгтгэе. Тэгээ хамтраад Монгол улсын хөгжлийн төлөө тэр дундаа Монгол улсын энэ шинээр зохион байгуулагдаж байгаа 6 бүсийн хэмжээнд орон нутагтаа яаж хамтарч ажиллах вэ гэдэг талаар дэлгэрэнгүй сан солилцсон. За энд би гадаад харилцааны сайдын хувьар 6 бүсийнхээ онцлогийг бас танилцуулж цаашдаа өргөмжт консулуудыг бүс болгонтой хамтарч ажиллах, бүс болгоны онцлог одоо давуу талууд дээр тулгуурласан Монгол үндэсний брэндүүдийг бий болгох, за өрхийн үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг одоо бизнесийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах юм саналыг тавьсан. За энийг манай өргөмжт консулууд маш одоо талархаж дэмжиж хүлээж авч цаашдаа бид одоо Монгол улстай хамтарч ажиллахад илэрэнгүй мэдээлэлүүд тутмаг байдаг. Орон нутагтаа ажиллах асар их сонирхол байдаг. Монгол улсын хөгжил тэр дундаа ирээдүйн хөгжил, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах одоо хүсэл эрмэлзэлтэй нь яг цав одоо тохирсон сайхан санаачлаг байна гэд дэмжиж ажиллахаар болоод анхныхаа энэ уулзалтыг орон нутгуудад ажиллах хуваараа гаргаад ингээ 8 сараас үйл ажиллагаа эхлэхээр ярьж тохирлоо.